Өглөөний хөрөлт авъя. Өнөөдөр нөхөр хүү хоёр өглөө намайг унтчихад өөртөө босоод хувц хунраа өмсөд цайвандаа уугаад ажил сургууль руугаа гарчиж намайг сэрээгээ хүн болов аль эсвэл би сэрээгүй хүн болов мэдэхгүй. Ямар ч ихсэн пис ирсэн чи манай хоёр аль хэдийн явчих. Өнөөдөр 12 сарын 24 Хятадуудын өдрийг Пианье буюу одоо инх амгалангийн шүн гэж баярладаг шиштэй нэг үндэсний том хэмжээний баяр хөшөлтэй амарч мамардаг баяр бол бүр биш. Зүгээр зул сарын баярын өмнөх өдөр гэх юм уу? Тэр утгаар л тэмдэглэдэг баг. Хятадууд гэхдээ яг өөрсдийнхөө үндэснийхэн баяраар ингэж олон хоногоор амрах, арга хэмжээ зохион байгуулах байдаг ч гэсэн яг ийм олон улсын баяраар бол нэг тэгж баярлдаггүй. Гэхдээ бас өөрсдөө тохируулаад хувиргачихсан ёс заншил бол бидний. Одоо жишээ нь өнөөдрийн баяр болох Пианье гэдэг нь Хятадын пингу буюу алим гэдэг үгтэй дуудлага гараад төстэй байдаг аахгүй. Тэгэнгүүт бие биедээ алим бэлгэлдэг, алим мэддэг ийм нэг жижиг уламжлалтай байдгийн. Би нөгөө өмнөх ажил дээр яг 24-нд ажил дээр амар их ингээд том улаан харцагтай юмнууд ажилчдын бэлэг гээд оруулаад ирэхээр амар гоёртцсан за. Тэгсэн чинь амар инээдтэй бүх ажилчдаа юм нэг улаан харцагтай хөөрхөн дөрвөлжин бэлэг өгөнгүүт амар баярлаа онгойлгосон чинь ганцхан ширхэг алим заа. Шал тэнэг хүн гоёртойгоод. Би нэг харамсалтай муухай юм ярих уу? Манай тэжээдэг загснууд өгцөн. Бүр бүгдээрээ. Айгуу харамсалтай. Тэгэд юунаас болсон бэ гэхлээр миний бодлоор яг тэр хоолын солиснаас болсон. Өмнө нь иддэгс нөө хөлдөөс өвтөн дууссан байхгүй юу? Би тэгэд яг 3-4 хоногийн өмнө холлохдоо шинээр авсан тэр хөлдөөс өвтгийг задлаад өгсөн байхгүй юу? Тэгчээд маргааш өглөөнөөс ирсэн чинь бараг 5-6 ширхэг гин ингээ өгцөн за. Ингээ загасч өгчихтэйгээр ингээ аквариумны дээд хэсэгт ингээ одоо усны гадаргуу дээр хөөд ингэчдэг байхгүй юу? Гэтэ манай нөгөө фильтр бас амар хүчтэй сордог болохоор бас ингээ сорогдсон тал хэсэг нь тэгэд амар мэдгүй амар муухай харахад эвгүүл өгсөн байсан. Тэгэл үе яагаад энэ олоолаа өгч вэ гэж бүр амар санаа зовлоо. Гадаа хүйтэмсэн болоо нөө цонхноос хүйтэн салхисан болоо гэд уг нь гэтээ температур дээр нэг хүйтэн заагаагүй за. Ер нь 23-4 гэдэг чинь бас загсанд тэмхүүтэн орчин биш байхгүй юу? Тэгэд яасан бол тоо гэж бодоод тэгэд би тэр өдөр хооллоог үлдсэн загснуудаа ажилласан. Тэгсэн чинь загс ер нь жоохон муудаа тэгэлхээрээ ингээд одоо сэлхэн удаашраал нэг ингээд чулуутай биеэрээ шүргөөцөлтөл ингээд сонсон болоод исэн байхгүй яалтчгүй тэгээдсэн. Би тэгээд яасан болоо усны муудсан болоо үгүй тэг ядж байгаад за хамгийн нийтэд нь яг тэр өдөр нөхөр байгаагүй юм. Өөр хот руу томилтоор яваад тэгээд нөгөөдөр нь ч үлээ ирэх байсан. Тэгсэн чи ядж байгаад яг ингээд нөхрийг байхгүй одоо загсыг харж чадлаггүй алдсан юм шиг муухай штт. Тэгээд тэр өдөр орой хүүтээр унтчихсэн чи загснууд яг ингээд дуграад исэн байхгүй ингээд загс дохорно гэдэг нь ингээд чулуу хайргаа хөдөлгөөд ингээд сүүлээрээ ингээд ус ингээд цохоод ингээд дуграад исэн шөнөөрн дунд ялцчихгүй сонсогдоод исэн. Би тэгээд нойроо харамлаа тэр чигт унтсан чинь маргааш өглөөнөөс ирсэн чинь үлдсэн бүх загснууд бүгдээрээ өгцөн. Амар харамсалтай. Би яг тэрний эхний бүлэг загснууд өгдөг тэр өдөр би заавал усаад солих хэрэгтэй байсан юм билээ. Би тэг ёстойгоо анзаараагүй за. Яагаад загснууд өгсөн юм бол тэгэд харсан чинь дандаа нөгөө хамгийн сүүлд авсан шин төрлийн нэг төрлийн загснууд өгсөн байсан байхгүй. Би тэнгуү тэднийг манай аквариумд идээшгүй байгаа юм байна да гэж бодоод тэгэд бүгдээр өгчих гэж өөртөө итгүүлээд тэгсэн чинь ёо одоо яана тэгэд би загснуудыг авч 0 тэгэд би ер нь загсанд нэг дуртай биш жоох яагаад идэ. Тэг яаж жоод өгцөн загс болохоор бүр шиж өгөрөөд тэгэд хүү маань бүгдийг авч 0 тэгж урсгасан. Тэг ямар ч гэсэн дахиж ингэж загс махс тийжээ гэж бодохгүй байна. Тэгсэн ч хүү амир хөөрцөн. Одоо тэгвэл муур юм нохой тийж хийн. Чигшиг заа. Юу загас ч тийж чадахгүй ч. Үгүй ер нь одоо болсон. Би одоо амтан тийжэхгүй. Өнөөдөр би өдрийн хоолн дээр халуун тоогоо газараа хийжсэн. Энэ байранд нүүж орж ирснээс хойш ерөөсөө идэггүйсэн. Яагаад гэвэл өмнөх байранд нөгөө зөөврийн ширэм пилэдэг байсан болохоор том өрөөндөө ингээд халуун тоогоо хийгээ итчихэд болоод идэв гэсэн.
Энэ байранд чинь нөгөө зөөврийн тийм пледэг байхгүй болохоор галзуухандаа плетгэн дээрээ буцлагч байгаа л. Хажуудаа сууж идсэн. Гэтэ ер нь хүйтэн дөвөл хаяа нэг халуунаагаа тийм мэдмэр санагдвал халуун тоогоо хийгээд ч зүрэн дайжгүй. Би гэртээ халуун тоогоо хийж иддэг. Нууц аргаа хуваалцах уу? Худлаа нэг нууцаад авах юм байхгүй. Ерөнхийдөө авах ёстой ногоон амтлагчдыг хэлье за. Ер нь яг хоёр төрлийн амтлагч бол заавал авах ёстой. Нэг нь болохоор шууд анх ингээд усандаа хийгээд буцлагдаг шүлний амтлагч. Тэр нь болохоор аюу олон төрлүүдийн халуун ногоотой, мөөгний шүлтэй, зүгээр цэвэр ясны шүлтэй энэ төр гээд би болохоор дандаа халуун ногоотойг нь авдیں۔ Халуун ногоотой тэгээд бас зүгээр ногоогоо буцалгаал тэрэндээ буцалгаал авчих болохоор тэр шүлийг уухгүй шүү дээ. Тийм болохоор нэг амар харшилтай л биш бол ер нь халуун ногоотойг нь авчих нь зүгээрээ тийм. Тэгээд нөгөө амтлагч нь болохоор маажаан. Маажаан бас халуун ногоотой ногоогүй тийм. Би бол бас халуун ногоотойг нь авдیں۔ Айхтар халуун биш ээ гайгүй. Тэгээд авах ёстой ногоонууд нь болохоор бууцай, юуцай, тэгээд хавтгай мөг, ер нь мөгний төрлүүд гоё амттай болч тийм. Тэгээд үхрийн юм хоньны зорсон мах. Тэгэд гурил юм уу гоё юм. Ер нь тэгээд эднэртэй хавт хамгийн энгийн халуунтайгаа болчихж байгаа. За тэгээд илүү баяжуулах бол нэг халуунтайгооны загсны ясаар хийж хөлдөөсөн илүү бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ. Зарим нь гоё. Тэгээ буцалгаж идэхтэй хамгийн чухал нь ерөөсөө тэгж удаан чанж нэл байлгах шаардлагагүй. Ногоо өнгөтэй навчит ногоо тэгээд нэмгэн зорсон мах чинь тэгээд шүлэндөө жоохон дүрэнгүүтэл баг болчих шүү дээ өнгө нь хувираад. Тэнгүүтэл гаргаж ирээл маажаандаа дүрэл идэнэ. За бай бай.